Монголын рок pop хөгжмийн урлагийн түүхэнд 1990-ад оны сүүл 2000 оны ихэнх үед өөрсдийн уран бүтээл болоод стил имижээрээ өрмөц өнгө төрхийг бүтээж гарч ирсэн цөөхөн хитэн охтын хамтлагийн нэг бол Уруулын бодог. Уруулын бодог хамтлагийн тухайд нэг зүйлийг онцолж хэлэхэд анх удаа продюсинг хийсэн хамтлаг гэдгийг энэ чинь онцолж хэлэх хэрэгтэй. Тэр хэдий одоогоор ил тайзан дээр гарч уран бүтээлээ туурахгүй байгаа ч гэсэндээ сонсогч фэнүүдийнх нь зүрх сэтгэлд тэдний уран бүтээлийн байлдан дагуулал хоногшин үлдсэн байгаа гэдэгт бид итгэж байна. Ингээд бид хамтлагийн гишүүд олох Ичко, Гэгэнэ мөн хамтлагийн продюсер Pentatonix Academy-ийн ерөнхийлөгч ая зохиогч Долгион нартай уулзаж 10 жилийн өмнөх дурсамжаас хуваалцсанаа одоо та бүхэндээ хүргэе. Өнөөдрийн өндөрлгөөс эргээд харахад 90-ад оны дунд үе болоод сүүл үе Монголын орчин үеийн хөгжим, рок попын хөгжил эд мандан бадарч байж уу гэмээр дүр зураг харагддаг. Анхны хүчирхэг бой бэндүүд болох Камертон, Номинтас, араас нь Фризон зэрэг хамтлагууд төрж, үүний зэрэгцээ Охтын Spike, Уруулын бодог, Emotion гэд чадaltaй хамтлагууд тэрл цаг үед төрж байсан. Эдгээрийн нэг 1999 онд байгуулагдаж байсан Уруулын бодог хамтлагийн тухайд онцлоход Монголын хамгийн анхны продюсинг хийсэн хамтлаг юм. Өөрөөр хэлбэл хамтлагийн продюсераар Pentatonix Academy-ийн ерөнхийлөгч хөгжмийн зохиолч Долгион хамтарч ажиллаж байсан ба. 1997 он шиг санаж байна. Гөр базар маань над руу ярьдیں۔ Тэгээд нэг ийм охтууд байна. Хөөрхөн дуулдаг. Нэг үзэхгүй юу, харахгүй юу гэд. Тэгээ би гөр базарны хөтлөөд авчирж исэн сандгийн дөрөв охинтой өөрийнх нь охин бас оюут цэцэн гэдэг. Одоо энэ UBS Music-ийг хөтэлдэг байсан даа. Германд байна уу? Одоо хаана байна? Их авьяастай сэргэлэн манай гүрээгийн охин. За тэгээд найз нартайгаа ингээд танилцаад би бас шалгаад ерөнхийдөө Уруулын бодог бол одоо 90-ад оноос хойш гэж ярина шүү дээ. 90 оноос өмнө бол жишээлбэл продюсер гэдэг ойлголт ямар байсан гэхээр улс продюсерыг хийдэг байсан. Хонда уран бүтээлийнх нь бүх орсон орлогыг улс хурааж аваад эргүүлээ цалин болгож өгдөг ийм систем байж байгаа. Зах зээл арчил одоо бий болсноор ийм шоу бизнесийн гой болцоо нөхцлүүд гарч ирсэн ийм цаг байсан. Тэгээ би бол урд нь бас энэ рок pop урлагт сонирхдаг нэлээд амьдралынхаа нэлээд хугацааг зориулсан байсан учраас сайн судалж мэддэг болсон байсан. Продюсер гэж юу гэдэг юм бэ? Тэгээ би Монголд ер нь бол одоо өнөө цагаас эргээд харахад бол анхных нь продюсеруудын нэг байсан гэхэд би бардам хэлж чадна. Уран бүтээлч чухал. Өөрөөр хэлбэл продюсер, менежер, одоо хуульч, санхүүч энэ бүгдийн нэг итгээд би өөрөө хийжсэн ийм онцлогтой байсан. Баруунд бол жишээлбэл саяны ярьсан энэ бүх албууд нь тус тустай ажилладаг юм ёстой. Тэгээд охтууд өөрсдөө их санаачлахтай. Ер нь бол уран бүтээл талаас ямарваа нэгэн сэдв захиалаад, дуу захиалаад, сураадах, дуулаадах гэхэд бол их тийм зовлонгоо. Тэр үед би санаж байна Emotion хамтлаг гэдэг Монголд 2 охтын хамтлаг байсан шиг санаж байна. Emotion одоо бас л зэрэгэл явж исэн юм байлгүй. Чимба хийжсэн продюсерын бас л одоо миний түрүүний ярьсанчлан хийж исэн. Аль нь урд өмнө орхон тэр нь сонирн биш одоо. Ер нь бол өрсөлдөөн байсан байдаг л байсан баг. Энэ цаад утгаараа бол охтын хамтлагууд бий болох. Би 90 оноос хойш асуудлыг яриад байна шүү. Урд нь бол Эрдэнэс энтергээд бас миний мэдих, миний найз нар хүртэл одоо тоглолдог ярьдаг байсан охтын хамтлаг байсан уу? Байсан. Менежмент нь өөр байсан гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. За тэгээд концертын зохион байгуулж хийсэн анхных нь клипүүдийг бүгдийг би зохион байгуулсан гэж өнөөдөр би одоо нэгэнт түүх болцсон учраас би их бардам яриад байгаа юм. Продюсер гэдэг мэргэжил, продюсинг хийн гэдэг ойлголт 90-ад оны сүүлүүд цоошин зүйл байсан. Социалист нийгмийн үед хамтлаг дуучид ер уран бүтээлчдийн продюсингийг улс хийдэг байсан бол нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжсэн тэр үед дэлхийн шоу бизнесийн ертөнцид маш том орон зайг эзэлдэг
Продюсингийн ажлыг хөгжмийн зохиолч Долгион анх гардан хийсэн нь манайда анхны шанг татсан явдал байсан. Үүний араас түүний дүү Ангирма Киви хамтлагийн продюсераар ажиллаж Монголд продюсингийн ажлыг төгс утгаар нь чадварлаг хийж Охтын хамтлаг гэхэд тав түүнээс ч олон жил оршин тогтнож уран бүтээлээ төрөөж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол их авьяастай охтууд учраас материал гэж ярьдаг чинь материал нь байсан учраас их амар байсан надад. Бүр одоо нэг сансарт 12 дугаар хараад нэг өрөө байр хүртэл төр хөлслөөд тэнд бэлтгэл хийлэгдэг. За тэгээ анхныхаа бичлэгүүдийг оргил студид хийж одоо өөрөөр хэлбэл бүх зардал мөнгийг би өөрөө гаргадаг. Яг л продюсерын одоо тогтолцоо ямар байх хэвээр тэргээр нь би хийж исэн. Хувц сунрын хүртэл олж өгөх барих. Энийг бол тухайн үедээ бас нэг сайн мэддэг байсан болоо. Ерөнхийдөө ийм ард талд нь яваад байна гэж, ард талд нь ийм менежмент яваад байна гэдгийг. Би өөрөө ямар зорилго тавиад байсан гэхээр энийг Монголд ямар ч гэсэн гоё систем болгоод энэ шоу бизнесийн голдролд нь оруулахад нь одоо чадах чинээгээр бас эрэг шурган болоод ингээд хийх ийм зорилго агуулж ирсэн. Өнөөдөр нэх би анхных би ганцаараа хийжсэн гэж би ярихгүй. Тэр үед бол одоо иймэрхүү юм бодож ирсэн, хийх гэж оролдож ирсэн өчнөө юм байдаг баг. Яг өөрийнхөө жишээн дээр би ярихад бол тийм хамтлаг анх яг тэр менежментээр нь явуулаад хийж үтсэн ийм тодорхой жишээ нь уруулан бодог юм байна. Нэрний тухай гэх юм бол яг дэги битээр анх юу яасан. Одоо энэ хамтлагийг байгуулъя гэж санаагаа нэгдүүлээд тэгээд ер нь бол ямар нэр өгөх вэ гэж бид хоёр их ярьсан л та. Тэгээд ярьж чад ерөөсөө эмэгтэй хүний гоо сайхны хэрэглээний хамгийн чухал бас нэмдэн зүйл бол тий уруулын бодог. Тийм болохоор эмэгтэй охтуудын хамтлаг гэдэг утгаараа бас тий бас уруулын бодог гэж нэр өгөл зүгээр юм уу гэж бодсон л та. Сайн продюсерын ажил амжилттай байдгийг тод жишээ болсон уруулын бодог хамтлагийн нэрийн хуудас брэнд дуунууд гэвэл зуны дурлал хүрээ хүүхнүүд гэдэгтээ марк хүн гарахгүй байхаа. Ил хоёр дүүг хамтлагийн продюсер Долгион зохиож клипүүдийг ч бодлоготойгоор хийж байжээ. Зуны дурлал дундаа дуртай. Яг тэгвэл анхны юм чин дандаа сэтгэлд их тод үлддэг юм л да. Тэгэл заяа шин даваахаа тэгээ бид дөрөв тавлахнаа ингээд машин байхгүй таксинд гараа өргөөл гачирт очиод клипнийхаа зургийг авахулж ирсэн. Тэгэл заяа шин даваахаа болохоор намайг голын урсгалд ингээд гол дотор зогсоож байгаа зураг авах гэдэг. Би болохоор эндээ ингээд нэг савлуур суувчилсан. Үгүй би модноос савлуурд ингээд зүтгэж байгаа. Тэгэл зураг мөргө авахулж исэн. Тэгээд тэр клип маань гараад маш их сэтгэл хөдлөж исэн. Тэгэхээр дуу маань ч их гоё дуу. Одоо ч ингээд сэтгэлд их тод байдаг учраас ер нь зуны дурлал клип, зуны дурлал дундаа л их дуртай да. Хамтлаг дөрвөн гишүүнтэй. Охтын хамтлаг гэхэд амжилттай амьдар дуулдаг байсан нь тэдний маш том онцлог давуу тал байсан. Тэр дөрвөлээ мэрэгчлийг хөгжимч хамтлагийн хамтлагч гэдэг хэлж байна. Дүгэлдэр хурч, Ичко ганах, Цэлэлийн их сургуулийн өдөрдөөч, Кормистр мэрэгчлэр төсөлдөж хамтлага байгуулж байна. Харин одоо тэд юу хийж байна? ДГН буюу гэрэл яг хонда бүжмүшгийн коллежээс Монгол Улсын их сургуулийн харилцааны ангийг дараа нь Америк нэгдсэн олон улсад бизнесийн чиглэлээр сэржүүлсэн бөгөөд өдгөө хувийн сектор ажиллаж байна. Ичко буюу Ичко санхүү эдийн засгийн дэслээс магистр сурч төгссөн бөгөөд одоо боловсрол салбарын шинжилгээний соёлын бодлогын чиглэлээр ажиллаж байна. Харин хамтлагийн хоёр гишүүн хэлийн чанарт амьдарч байгаа Дэви Ана Францаас хөгжмийн найрагч сурч байгаа бол Дэви Солонгос улсад амьдарч байгаа. Мэдээж хамтлаг болгонд юм уу хамт олон дотор нэг лидер байж таарна. Хамтлагийг мэдээж үүсгэн байгуулсан хамтлагийн ахлагч гэдэг утгаараа дэги бол манлайлагч охин дайч охин байсан. Тэгээд ганаа бол их буур сууртай, юмыг их ултаа сууртай, дүгнж хилдэг, бодож иж дуугардаг. Тэрүүгээрээ бас хамтлагийнхаа нэг талыг нөхдөг. Гэгэнэ маань болохоор их тийм зөөлөн, химхтэлэг тэгээд бүгдээрнгийнх нь одоо ааш характерыг ингээд ойлгодог учраас ингээд
гүүр болдог ч юм уу те холбож өгдөг. Хүн болгонд тийм өөр ингэсэн давуу хамгийн байсан. Тэгээд би бол энэ охтуудаас л их зүйлийг сурч ирсэн. Тэгээд гэгээнийгийн дараа чи манай хамтлагт их жаргал гээд ЭНЖ гээд бас үзэгчд маань мэдчихэж байгаа бох те. Манай ингээд сойстныг ингээд хамт сурч ирсэн. ЭНЖ маань болохоор бас их нөхөрсөг тусрахад бидний анханаас нь эхлээл хамтлаг явж хахад хамт ингээд арын албанд туслаад гүйж басан сүүлд нь хамтлагийн нэг гишүүн болсон. ЭНЖ-ийг бас дурсах хэрэгтэй. Тэгээ хүн болгонд хамгийн за миний хувьд бол манай хамтлагийнхан л хэлэх бах та.